За баярлалаа. Яагаад энэ хуулийг санаачилсан бэ гэхээр төсвийн төсвийг батлахдаа ер нь бол улсын хурал яг хамгийн сүүлийн 2026 оны улсын төсвийг батлахдаа 9 сарын 15-нд чуулганы хуралдаа нээгээд 11 сарын 15 болтол ер нь бол 3 сар зөвхөн төсөв хилэлцэж батлаад 34 их найт төгрөгийн төсвийг засгийн газарт олгож байгаа гэсэн үг. 5 үе шатаар хилэлцсэн төсвийнхөө гүйцэтгэлийн батлахдаа буюу бид нэр одоо энэ өнгөрсөн хугацаанд ямар ажил хийгэж гүйцэтгэв вэ гэдгээ ярихдаа чуулганы уралдаанд 3 минут, байнгын ороод дээр 3 минут, ингээ үндсэндээ 6 минут асуулт нэмэлт тодруулах хийн гэвэл 1 минут гэдэг ингээд үндсэндээ 4 минутаар асуудлаа хязгаарлуулад байгаа. Гэтэл одоо улсын хурлын сонгуулийн томсгосон тойргоор буюу жишээлхэд байнгын орооны дарга жавхлан гишүүн бол дархан хийсэн нэг ажлаа асуумаар байдаг, Төв аймгийн асуудлаа ярмаар байдаг гэхээр цаг хугацааныхаа хувьд хүрэхгүй болоод байгаа. Энэ асуудлуудын илүү дэлгэрэнгүйгээр улс өөрөө 34 их найт төгрөгийг юун дөрөв тэрэн дээрээ зарцуулалтан дээрээ бид нэр ямар хяналттай яаж ажил нь яаж биелүү гэдгээ илүү тодорхой ярихын тулд төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хуваар энэ хуулийг санаачилсан юм аа. Тэгээ уг нь бол улсын хурлын дарга ч гэсэндээ одоо сүүлийн үед хуралдаа маш их төвтэй суух ёстой, бүгдээрээ хуралдаа оролцоотой байх ёстой гэж ярьдаг хэдий боловч өнөөдрийн төрийн байгуулалтын байнгын орооны хурал дээр эрцээ бүртгүүлчихэд өөрөө гараа авчих юм. Энэ одоо ямар үлгэр дуурал болох вэ? Тэгээ энэ дээр ч одоо яг ингээд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сая баасан жаргал гишүүний асуудал унжийн. Инх төвшин гишүүний асуудал цаг хугацаа дээр ингээд дэмцэн дэмжээгүй асуудлаа ил тод гаргадаг болъё гэдэг асуудал нь бас унжийн. Гэх мэтлэнгээр хэрэгтэй хуулиудаа унгаагаад байна. Зарим улс төр хийх яг бусад хуулиуд байж болно. Гэвтэл энэ дэгийн тухай хуультай холбоотой иймэрхүү зохицуултын асуудлуудыг уг нь цаг хугацаанд нь хилэлцээд явчих юм бол одоо энэ хуулийн жишээлхэд онцлог нь бол 6 сарын 15 гээд аудитын байгууллагаас 2025 оны төсвийн гүйцэтгэл орж ирэхэд бид нэр хангалттай хугацаанд ярилцъя гэдэг ийм л хуулийн төсөл юм байна. Тэгээ тийм учраас төрийн байгуулалтын байнгын орооны эрхэм гишүүд та бүхнийг дэмжиж өгөхийг хүсэж байна.